Сайн байцгаана уу? За юуны өмнө бусадаас оролцож байгаа бас хүмүүстээ амжилт хүсье. За тэгээд өөрийнхөө хэрхэн одоо өөрийнхөө хурган хэмжээнд л одоо ашигладаг дашбордуудад танилцуулах гэж байна. За ерөнхийдөө энэ болохоор өдөр тутам ажилдаа ашигладаг өдөр болгон одоо харж явдаг өөрөөний хурган ухсардаг дашбордуудад танилцуулъя. За тэгээ өөрийнхөө дашбордыг одоо юм 3 хэсэгт хувааж та нар тайлбарлах чинь нэг нь болохоор нийлүүлэгч хэрхэн дата өгсөрж байгаа вэ гэдэг нь одоо өөрөөр хэлбэл одоо манайхаас гарч байгаа борлуулалт одоо том айлуудынхаа датаг авах боломжтой айлуудаас бохироор авдаг датануудыг өгсөрчдөг өөрийнхөө хэмжээнд. За тэгээд өөрийнхөө борлуулалтыг хэрхэн BI дээр хардаг. За тэгээд мэдээж бидний байнгын хийдэг одоо P&L-ийнхаа яаж одоо хянаж харж явдаг вэ гэдгээ тайлбарлах гэж байна. За нийлүүлэгчнийхаа датаг өгсөрөх одоо байдлыг та нарт одоо тайлбарлах чинь. За ерөнхийдөө за энэ BI хан линкийг эхлээд харуулчих. За ерөнхийдөө мобийн борлуулалт, за Monks хийхээ борлуулалт, за тэгээд бас Make-ийн борлуулалт, Аз фармын борлуулалт гэдэг ерөнхийдөө ингээд Excel-д оруулаад явдаг байгаа. За тэгээд Аз фарм дээр жишээ аваад ярий та нар дээр. За Аз фармынхаа датаг өгсөрөхөд одоо надад айлаас иймэрхүү дата ирдэг юм бохор Excel дээр гэсэн үг. За сар сараар. За тэгээд 5 сарын борлуулалт мэдээж 6 сарын ихээр айлаас авдаг байгаа. За айлаас ирсэн Excel-ийг ийшээ өгсөрөхдөө ийм Google шийдлээ оруулдаг байгаа. За жишээ нь энэ ингээ Аз фармын борлуулалтыг ингээд 5 сарын байдлыг бол оруулсан байгаа. За энэ дээр яаж оруулдаг вэ гэхлээрэ за мэдээж борлуулалтаа оруулна. За энэ 5 сарын 1-ээс 5 сарын 30-ны борлуулалтыг айлаас авдаг байгаа. За тэгэнгүүт борлуулалтыг болохоор заавал эхлээд болохоор бүтээгдэхүүнийхаа нэр төрөл энэ болохоор манай Linux-ийн хэмжээнд бүх бүтээгдэхүүнүүд байгаа борлуулагддаг. Энийгээ одоо оруулахаар би оныг оруулсан байгаа. За ингээд оруулчнаа. За тэгэнгүүт энэ дээр бид нар борлуулалтаа тэгээ сараа зоож өгөх хэрэгтэй байгаа. За тэгээд борлуулалтыг оруулахын тулд за нөгөө нэг Excel рүүгээ очино. За борлуулалтынхаа тоо ширхэг хэдэн ширхэг зарагдсан бэ гэдгээ ингээд харчна. За энийгээ copy доод оруулахаар би 5 сарын оруулсан яг хийчихнэ. За ингээд дата дутуу комплектгдсэн байна. За энийг болохоор гээд оруулчихнаа. За ингэнгүүт ингээд датанууд орчин. За энэ дээр мэдээж 5 сараа ингээд 5 гэдгээ оруулаад өгчин. За энийгээ ингээд оруулчихнаа. За их мэтчлэн ингээд ерөнхийдөө борлуулалтаа бол ингээд оруулчихна. За тэгэнгүүт үлдэгдлээ бас оруулах хэрэгтэй байгаа. Хянахын тулд үлдэгдлээ болохоор бас нөгөө нэг бохор датагаас цуглуулна. Айлаас ирсэн үлдэгдлийг тэр ерөнхийдөө хянаа явна. За мөн адил нөгөөний нэр төрлөө бас ингээд копиад энэ датанд оруулчихна. Энэ би ерөнхийдөө 5 сараар оруулсан байгаа. За энэ чинээс үлдэгдлийнхаа датаг оруулна. За энэ нь юунд хэрэгтэй вэ гэхлээр айлаас ирсэн одоо жишээ нь Аз фармаас ирсэн борлуулалт үлдэгдлийн тайлангаа нөгөө дашборд дээр оруулдаг гэсэн үг. За тэгээ ингээ оруулчихна. За энэ ингээд 5 сар хавь оруулсан байгаа. Энийгээ оруулангууд Power BI дээр энэ мэдээлэл маань апдейтлэгдээд ингээд сар сараар хараа боломжтой болчихноо. Жишээ нь ингээд 4 сарыг оруулсан. Одоо 2 сар, 3 сар хөдөлгөөн яаж өгчин, яаж борлуулалт хийж гэдгээ хараад суужнаа. 6 сар ороог байгаа. 6 сарын мэдээлэл болохоор 7 сард ирэхлээр оруулнаа. За ингээ айл дээр жишээ нь бүтээгдэхүүн. За бүтээгдэхүүнүүд ингээд шүүгөө харчин хөдөлгөөний л ерөөхдөө харчнаа гэсэн. Энэ ерөөхдөө энэ айлуудын борлуулалтыг харахад илүү амар болчихно. Тэг өссөн үний нүгээр одоо ямар бүтээгдэхүүн хэд гарсан байна. Манай одоо Linux-ийн хэмжээнд 11375 ширхэг бүтээгдэхүүн зарагдсан байна. За тэгээ одоо Аз фарм дээр манай бүтээгдэхүүн жишээ нь 8737 ширхэг
нөөцтэй одоо үлдэгдэлтэй байгаа юм байна. 5 сарын 31-ний байдлаар гээд хараа авчнаа. За энийг одоо хийхэд одоо жишээ нь айл дээр одоо ямар нэгэн идэвхжүүлэлтийн одоо жишээ нь одоо make дээр гэхэд одоо Green Star гэдэг одоо идэвхжүүлэлтийн акт зарлал явж байгаад одоо бид нэг борлуулалтыг хараад ингээд айлтай дараа сард нь татаа авалт нь одоо нөөцөнд хэдэ шүү гэд ингээд яриад бараа байршуулж борлуулалтыг өсгөх одоо боломжтой байгаа. За тэгээ дараа нь болохоор мэдээж бидний байнгын хардаг Power BI байна. Бидний борлуулалт. За энэ борлуулалт дээр одоо жишээ нь бидний байнга өдөр болгон одоо хараад одоо хянаж явж идэг одоо дашборд байгаа. За жишээ нь ингээд Валентайн нийлүүлэгчийн хувьд дээр ярих гэхэд одоо жишээ нь ингээд 123 сая төгрөгийн одоогийн байдлаар борлуулалт хийцэн төлөвлөгөө нь 103 сая төгрөг байсан байна. За борлуулалтын төлөвлөгөөний гүйцэтгэл нь 119%-тай ажиллаж байна. За тэгэхээр өмнөх оныг мөн үетэй харьцуулахад 26% өсөлттэй ажиллаж байна гэдгийг одоо бид ингээд хараад явчнаа. Сар болгоноор шүүгээд. За энэ дээр мэдээж хамгийн бас бидний харж анхаарч явах хэрэгтэй зүйл болохоор ашиг харах хэрэгтэй. За энэ нийлүүлэгч төр гэхэд 32.9% ашигтай ажиллаж байна. За гих мэтчлэн ингээд саруудаар шүүчин брэндүүдээ бас ингээд шүүгээ хараа авчнаа. За дараагийн бидний бас хардаг одоо дашборд болохоор одоо брэнд менежерүүдийн хувьд гэсэн үг. Харилцагч нарынхаа одоо менежерүүдийн борлуулалтыг хардаг байгаа. За ингээд Валентайн дээр дахиад жишээ татаа ирчээ. Одоо бүтээгдэхүүнүүд нь яаж гарч ийн саруудаар шүүгээд одоо сараа сонгочихно. Ямар газар ямар одоо харилцагч нар өсөлттэй бууралтай бүтээгдэхүүнүүдийн өсөлт бууралтыг бас ингээд тоошрохоор ингээд харьцуулаад хянаад явж идэг байгаа. За жишээ нь ингээд Gramidinho гэдэг бүтээгдэхүүн Валентайн нийлүүлэгчүүд болохоор 24 онд 510 ширхэг борлуулагдчихсан бол энэ онд 1822 ширхэг борлуулагдаж энэ нийлүүлэгчийн хувьд 257% одоо өсөлттэй ажиглагдаж байна. За тэгээ үнийн дүнгээр харах юм бол 24 онд 9.2 сая төгрөгийн борлуулалт хийжсэн бол энэ онд 32.2 сая төгрөгийн борлуулалт хийгдчихсэн байна. За харилцагчийн менежер нь бол ерөнхийдөө эмийн сангуудаар явж идэвхжүүлэлт хийдэг байгаа. За бас эмч төлөөлөгч нарын алба гэж манай компаниуд байгаа. Энийг бас бид нар байнга харж явдаг байгаа. За тэгээ мөн адилхан нийлүүлэгчээ сонгочий сараа ингээд сонгоод бас бид нар ерөнхийдөө ямар сувгаар хэрхэн борлуулалт хийгдэж байна. МК, МУВ, Plenus-Med 37 гэсэн агуулгуудаас хөдөлгөөн яаж явж байна. Өсөлт бууралтаа ингээд хараад судж идэг байгаа. За 3 дахь хэсэг нь болохоор P&L. За P&L болохоор ерөнхийдөө дандаа Google Sheet дээр хөтлөж явдаг байгаа. Google Sheet болохоор ерөнхийдөө бас P&L-ийг хөтлөхөд хамгийн чухал зүйл болохоор маркетингийн зардал. За энэ нийлүүлэгчийн хувьд болохоор Валентайгийн нийлүүлэгчийн хувьд болохоор нийт 25 онд 320 сая төгрөг төсөлснөөс одоогийн байдлаар 76 сая төгрөгийн гүйцэтгэлтэй ажиллаж байгаа. За ингээд доошо задрагаануудаа тавьчихна. Брэнд менежер нь ерөөхдөө гаргасан зардлуудаа ингээд бүртгээд энэ талбар дээр явчихдаг гэсэн үг. Одоо 6 сард гэхэд энэ айл дээр за хэвлэл зардал каталог дээр 2 сар 8 сая төгрөг тавьсан байна. За тэгээд дотооддоо конференцд сая 50 мянган төгрөгийн зардал гаргасан байна. Гэх мэтчлэн ингээд маркетингийн зардлаа хянаа авдаг байгаа. За энэ чинээс энэ айлын хувьд болохоор P&L-ийг харъя. За ингээд P&L дээр болохоор ерөөхдөө энэ бүгдийг ингээд автоматар ингээд уншуулсан байгаа том юм. За энэ дээр юу тавьдаг вэ гэхээр гүйцэтгэл. За тэгээ маркетингийн зардал. За мөн бидний байнга бас тооцоолж хинж явж явах хэвээр бас нэг зүйлсүүд нэг болохоор зээлийн хүүгийн зардал, тэгээ гадаад валютын алдагдлаа бас тооцож явдаг байгаа. За тэгээд P&L нь ерөөхдөө арга шин ингээ өөрөө ингээд томьёогоор ухсрагдаад гараад ирнэ. За энэ бол нийтдээ энэ айлын хувьд болохоор 25 онд тэр бум 846 сая төгрөгийн борлуулалтын төлөвлөгөөтэй үүнээс одоогийн байдлаар 4 сарын байдлаар гүйцэтгэл нь 614 сая төгрөгийн гүйцэтгэлтэй ажиллаж байгаа сэл авахтар. За тэгээ төлөвлөгөөний биелэлт нь 33%-тай. За хүлээгдэж буй гүйцэтгэлээ бас ингээд тооцоод гаргаад ирдэг байгаа. За мэдээж бид бас энэ дээрээ
юу мөнгө урсгалаас тооцсон. За ингээд Валентайн нийлүүлэгчийн хувьд болохоор бараа энэ болохоор нэг улирлын чанартай бараа болохоор энэ айл дээр болохоор ерөөхдөө татаа авалт нь 8 10 сард тавигдсан байгаа. Энэ нөөцөө бэлтэж байгаа. За тэгээд ерөөхдөө мэдээлэлээ бүртгээд явдаг байгаа. За энэ дээр мэдээж бид нар нөгөө зардлууд оруулна. Татвар, гайл, за тэгээд нөгөө нэг юу 15.5% хэмжээнд ингээд тооцоод бодчихно. За маркетингийн зардал нь болохоор өмнөх зардлаас гаргаад ингээд ерөөхдөө бас зардлуудаа хянаа авчдаг байгаа. За миний хувьд ингээд та нарт хурган өөрийнхөө ашигладаг дашбордуудаа танилцууллаа. За энэ ерөөхдөө миний хувьд болохоор нэг яг Валентатай адилхан одоо нэг 4-5 айлыг ерөөхдөө хариуцж явж бүтээгдэхүүнүүдийг идэвхжүүлдэг байгаа. За тэгээд мөн бас зах зээлээс шинэ бүтээгдэхүүн оруулж ирэх бас зах зээлийн мэдрэх бүтээгдэхүүнүүдээ судлах дараагийн одоо эмийн одоо шат ямар одоо ийм шинээр оруулж ирсэн гэх мэтлэн зүйлүүдийг импорт датануудаас хардаг байгаа. За импорт датануудаас ижил төстэй одоо бүтээгдэхүүн юу вэ? Манай бүтээгдэхүүн ямар одоо шат дээр явж гин гэдгээс ингээд ерөөхдөө хардаг импорт дататай дээр бас маш төлхөө ажилтдаг байгаа. За бас дараагийн нэг бидний хардаг бас ашигладаг бас төлхөө ашигладаг AI-линк байгаа. Тэр нь болохоор бидний одоо нэг өрсөлдөгчийн одоо судалгаа одоо бидний хувьд болохоор яг хардаг барьж явдаг одоо дашборд маань болохоор өрсөлдөгчийн тайлан гэж явдаг байгаа. За энэчнээс болохоор энэ линкээр орж бид нар тогтмол одоо айлуудын борлуулалтын гаралтыг бас хардаг байгаа даа. За жишээ нь одоо нөгөө л жишээн дээр ярив. Валентайн нийлүүлэгчдэр одоо жишээ нь за грамидын хоолой хүлхмэл ижил төстэй бүтээгдэхүүнүүдээ бас ишээ ингээд өртсөн байгаа. Айлуудаар хэрхэн борлуулагдчихин гэдэг харны ижил төстэй. За жишээ нь ингээд грамидын гэдэг нь хоолой хүлхмэл фарингасепт септолитийн одоо MPT, MK37-гийн борлуулалтыг бас хянаас сууждаг байгаа. За тэгээд бас нөгөө айлууд руугаа бид бас дашборд явуулдаг. За нийлүүлэгчдийн тайлан гэж байгаа. Тэр нь болохоор бол ерөөхдөө селинер датануудаа явуулдаг. За жишээ за энэ нөгөө Валентайн нийлүүлэгчдэр тайлбарлаад харуулж байна. Энэ болохоор нөгөө айл нийлүүлэгч тал руугаа явуулдаг байгаа. За энэ жишээ нь айлын борлуулалт 6 сард хэрэг хөдөлж байна гэдгийг ингээ харуулж. За энэ бүтээгдэхүүнүүдийн болохоор ийм явж байгаа. Энэ болохоор сезонны бүтээгдэхүүн байгаа. За ингээ тоош ирэхээр айлууд руу мэдээ явуулдаг. За бас ингээ харилцагч нараар хэдэн ширхэг хөдөлж байна гэдгийг харуулдаг. Ерөнхийдөө айлууд token sales гэдэг репортыг хуучин болохоор ерөнхийдөө нэг Excel дээр хөтлөд хүмүүс явуулдаг. Нэг л ингээд дашборд дээр хөрвүүлээд айлд харуулхад амардаг. Тэгээд ерөнхийдөө энэ дээр болохоор сар болгоно нэг айлууддаг маркетингийн зардал шийдлэх тал дээр ярилцахад ийм дашборд танилцуулах ер нь бол хэлбэр байдаг. За нэг иймэрхүү дашбордууд ашигладаг байгаа. За баярлалаа манайхаа.